эрэгтэй ноён клуб байна уу? Эрэгтэй ноён клуб. Нэг сайн байцгаана уу эрхэм мөндөд ноёд хадагтай эрхэм мөндөд багш тасгалжууд өгч тамирчтай Монголын болоод албаны 2026 оны 14 насны улсын аврагчдын тэмцээн 5 өдрийн турш амжилттай зохион байгуулж хаалтын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Одоо бохны өмнө хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг танилцуулъя. Монголын болоод албаны ерөнхий нэрийн бичгийн дарга болоод албаны олон улсын хэмжээний мастер Алтан гэрлийн оч гэрэл. Монголын болоод албаны өдөртөг зөвлөлийн гишүүн болоод албаны олон улсын хэмжээний мастер Ариун Баярын мөнх хоёр нар хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн байна. Одоо та бүхний өмнө 2026 оны 14 насны улсын аврагчдын тэмцээний огтын хөрөл медалийн боцлыг хангасан инх хүчрэл ахлагчтай спортын дэд мастер инх хоёр дасгалжуулагчтай Жамп болоодын гүдүү баг тамирчдыг шагнад авсан дурж байна. Шагнад Монголын болоод албаны өдөртөг зөвлөлийн гишүүн олон улсын хэмжээний мастер мөнх хоёр Монголын болоод албаны ерөнхий нэрийн бичгийн дарга оч гэрэл нар шагнадыг гардуулж баяр хүргэж байна. Хоёрын 26 оны хөрөл медалийн эзэд инх хоёр дасгалжуулагчтай Жамп болоодын гүдэн баг тавьсан халуун баяр хүргье.
Одоо та бүхний мөн эрэгтэй хөвгүүдийн дөрөлд хөрөл медалийн бодод хангасан амин эрдэн ахлагчтай спортын дэд мастер Семедарж ахлагчтай басалжуулагчтай Дорнод Хэрлэн бас клубын баг тамирчдыг шагналыг зөндөрж байна. Шагналыг Монголын болиолол баны ерөнхий нэрмичийн дарга очгэрэл Монголын болиолол баны өдөртөх зөвлөлийн гишүүн мөнх хоёр нар шагналыг гардуулж баяр хүргэнэ. Спортын дэд мастер Семедарж засварлагчтай Дорнод Хэрлэн клубын бас тамирч 2026 оны 14 насны хөрөл медалийн эзэд халуун баяр хүргэе. Оны 14 насны улсын аврагч хөрлөг тэмцээний октын дэд байр мөнгө медалийн эзэд Нандин эрдэнд ахлагчтай спортын мастер Дорж жагдаг засварлагчтай Хинти аймгийн Бэндэмэр спортын баг тамирчдыг шагналыг зөндөрж байна. Шагналыг Монголын болиолол баны ерөнхий нэрмичийн дарга Алтан гэрлийн очгэрэл Монголын болиолол баны өдөртөх зөвлөлийн гишүүн Ариун баярын мөнх хоёр нар шагналыг гардуулж баяр хүргэнэ. Наран цэцгээ. Октын 14 насны английн 26 оны мөнгө медалийн эзэд Хинти аймгийн Бэндэмэр спортын октын баг тамирчид.
За хүүгүүдийн дөрөлд мөнгөн медалийн базад ангасан Бадамгар ахлагчтай олон хэмжээний мастер Эренчингийн Тамираа тасалж жуулагчтай Ноён спортын клубын хүүгүүдийн баг тамирчдыг шагналын тусламжаар дурж байна. Шагналыг Монголын боловсрол албаны ерөнхий нарийн бичгийн дарга ач гэрэл Монголын боловсрол албаны удирдах зүйлийн гишүүн Мөнх баяр нар шагналыг гардуулж баяр хүргэнэ. Некой Монголын боловсрол албаны 2026 оны 14 насны улсын оршуулгын тэмцээний өвгүүдийн дөрөлд Бадамгар ахлагчтай олон хэмжээний мастер Эренчингийн Тамираа тасалж жуулагчтай Ноён спорт клубын баг тамирчид алан баяр хүргэе. Нэг одоо та бүхний өмнө 2026 оны 14 насны охидын улсын аврах баг тамирчдыг алдаржуулан зарлахад бэлэн боллоо. Энэ баг ундрах заяа ахлагчтай спортын мастер Лавгад ахлагчтай Сэлэнг аймгийн Бэйндэмэр спортын баг тамирчид 26 оны аврах багад тодорлоо. Шагналын тусламжаар дурж байна. Шагналыг Монголын боловсрол албаны ерөнхий нарийн бичгийн дарга ач гэрэл Монголын боловсрол албаны удирдах зөвлөлийн гишүүн Мөнх баяр нар шагналыг гардуулж баяр хүргэнэ. Оны улсын аваргаар Лавгад тасалж жуулагчтай ундрах заяа ахлагчтай Сэлэнг Бэйндэмэр спортын газрын баг тамирчтай алан баяр хүргэе.
Одоо та бүхний өмнө хөвгүүдийн төрлийн аваргын алтан медалийн базуулгасан эрхэс ахлагчтай спортын мастер Баянтул дасгаж олгогчтой Говьалтай аймаг Батуу тэмүүлэл хөвгүүдийн багийг шагналд зөвлөж байна. Энэ зөвлөлд 2025 оны 14 насны улсын аваргын шаруу тэмцээнд Баян үлгийн аймаг зохион байгуулахад Говьалтай аймгийн Батуу тэмүүлэл хөтөлбөрийн баг тамирчид аварга хийсэн бол аварга 26 онд инхүү батж байгаа байна. Халуун өргө. онд 14 насны улсын аварга шавтан тэмцээнд 13 наснда дөрвж явсан бол 2026 оны 14 насны улсын шавтанд дахин аварга баталж 2 дахь удаагийн Монгол улсын аваргаагаар татарлаа. Говьалтай Батуу тэмүүлэл. Одоо та бүхний өмнө 5 өдрийн турш хортууж ахвал самбагаас өрн өрөлдсөн шагналд барьсан баг тамирчдаас өсөх ирээдүйд тамирчдыг алдаршуулан зарлахад бэлэн боллоо. Баян спорт клубын тамирчин Ануулан 2026 оны өсөх ирээдүйд тамирчдаа шалгарсан байна. Таныг шагналд зөвлөж байна. Баян спорт клубын тамирчин Ануулан. За дараагийн тамирчин Жампэлд клубын тамирчин хүчрэл 2026 оны 14 насны өсөх ирээдүйд тамирчдаа шалгарч байна. Шагналыг Монголын болоод албаны өдөртөх зөвлөлийн гишүүн мөнх хоёр шагналыг гардуулж баяр хүргэнэ. Зогсож байгаарай. дараагийн өсгөрөдөд тамирчин Хинтээ аймгийн Нандэрдэн өсгөрөдөд тамирчин 2026 оны 14 насны улс орчин тэмцээний өсгөрөдөд тамирчдаар шалгарсан байна. Шагналыг Монголын болоод албаны ерөнхий нэрмэтчийн дарга очгөрөл шагналыг гардуулж баяр хүргэж байна. дараагийн өсгөрөдөд тамирчин Сэлэн аймгийн 6 дугаар татварлагч Ихэр Саран шагналыг Монголын болоод албаны өдөртөх зөвлөлийн гишүүн мөнх хоёр шагналыг гардуулж баяр хүргэнэ.
Одоо та бүхний өмнө эрэгтэй тоглогчдоос өсгөрөдөд тамирчнаа шалгарсан тамирчдыг алдаршуулсан нодэ Бэрх волейболын клубын тамирчин Мөнх Төшиг Шагналыг Монголын волейбол албаны өдөртөх зөвлөлийн гишүүн волейболын олон улс хэмжээний мастер Ариун баярын Мөнх баяр шагналыг гардуулж баяр хүргэж байна. Дараагийн өсгөрөдөд Дорнод Хэрлэн клубын тамирчин Дүлгөө мөрөн Шагналыг Монголын волейбол албаны ерөнхий нарийн бичгийн дарга волейболын олон улс хэмжээний алтан гэрлийн очгөрл шагналыг гардуулж баяр хүргэнэ. Дараагийн өсгөрөдөд тамирчин Баян спорт клубын тамирчин Ж Бадамгард Шагналыг волейбол албаны өдөртөх зөвлөлийн гишүүн Мөнх баяр шагналыг гардуулж баяр хүргэнэ. Дараагийн өсгөрөдөд тамирчин Говьалтай Батуу Дэмэл клубын тамирчин Эрхэс Шагналыг волейбол албаны өдөртөх зөвлөлийн гишүүн Мөнх баяр шагналыг гардуулж баяр хүргэнэ. Одоо та бүхний өмнө Монголын волейбол албаны 2026 оны 14 насны улсын орон шалгалт тэмцээний MVP буюу үн цэнтэй тоглогчдыг алдаршуулсан зарлахад бэлэн боллоо. Сэлэнг аймгийн 11 дугаар тоглогч М Намон үн цэнтэй тоглогч Шагналыг Монголын волейбол албаны ерөнхий нарийн бичгийн дарга очгөрл шагналыг гардуулж баяр хүргэнэ. Хөгүүдэн төрлийн үн цэнтэй тоглогч Говьалтай Батуу Дэмэл Амарлан Эмэгтэй Ноён спорт клубын тамирчин С Ануулан 26 оны өсгөрөдөд тамирчин ирсэн болов. За одоо та бүхний өмнө олон улсын хэмжээний мастер Жаргалын Хаян Хэрвээ агсны нэрмжид эрэгтэй эмэгтэй тэгш тоглогч буюу MVP-д дурсгалын зөвлөлд гардуулахад бэлэн болсон байна. За 26 оны шилдэг тамирч
MVP болсон Гоёлтой Батууд Эмэл багийн тэмэрчин Американ Сэлингийн тэмээс спорт газрын тэмэрчин Намуу нарт олон улсын хэмжээний мастер жаргалын хаян хэрв аксны нэрэмжит гарын шагналаар шагнаж урамшуулж байна. Түүний хүү Монголын болиолын албаны улсын шүүгч хаян хэрвагийн зол дэлгэр шагналыг гардуулж баг тамирчдыг алдаршуулж байна. Халуун баяр хүргэе. За ингээд MVP төрүүлсэн хоёр багийн дасгалжуулагчийг өргөж байна. Савга баян тоолоорыг. За хоёр баг шиг хоёр багийн нэрэмжт буюу манаавын нэрэмж шагнал чанар брендийн бэлтгэлийн хувцас хийх хэрэгээр шагнаж байгаамаа. Тэгээ энэ хоёр маань дараагийн хувцсныхаа альцмэрийг өгөөд өндөр жингээ өгөөд ингээ хувцас илгэрээ гэж хүсье. За баярлалаа. За баярлалаа. Одоо тус тэмцээний үн зэнтэй тоглогч буюу MVP тэгш тогтцоор сонгосон баг тамирчид дурслын зураг татуулна. За та бүхэнд баярлалаа. Одоо 2026 оны 14 насны улсын аварга тэмцээнийг хааж өгүүлнэ хэмээн Монголын болиолын албаны ерөнхий нарийн бичгийн дарга болиолын олон улсын хэмжээний мастер Алтан гэрлийн очгэргийг урьж байна. Таван өдрийн турш хорт хүч ахвал самбаа ур чадвараа гайхуулж өрсөлдөн өнөөдөр медалийн тавцанд зогссон байгаа нийт баг тамирчид, дасгалжуулагчид, мөн хөгжөөнд тэмцсэн эцэг эхчүүд бүгд нь халуун баяр хүргэе. Монголын волейболын холбоо 2026 оны төлөвлөгөөнд насны улсын аварга шалралт тэмцээн зохион байгуулалтаар төлөвлөөд амжилттай зохион байгуулагдаад эхлээд явж байна. Энэ их том ачааллыг арын дааж энэ ачааллыг дааж байгаа шүүгчнэр болон дасгалжуулагчид, тамирчидаа маш их баярлалаа. Волейболын холбооныхоо үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллаж байгаа та бүхэндээ маш их баярлж талархсан илэрхийлье. Мөн түүнчлэн удахгүй болох улсын их баяр наадам маань болох гэж байна. Тэгээ та хэд маань хөдөө орон нутгаас ирсэн тамирчид болон дасгалжуулагч маань аян замдаа маш сайн яваарай. Тэгээ удахгүй болох 8 сарын 5-наас 9-ний хооронд Монгол улс зохион байгуулалт Зүүн Азийн аварга шалралт эрэгтэйчүүдийн тэмцээнээр ирж сонирхоорой. Энэ жил Монгол улсын шигшээ баг алтан медалийн төлөө гарна гэсэн тим найдлагатай бид нар ажиллаа хийгээ явж байна. Тэгээ та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье. За нэг хүмүүсийг дуртахгүй байхын аргагүй. Одоо энэ 14 насны улсын аварга шалралт тэмцээнд зорин ирсэн хүүхэд багчуудын маань ар гэр аав ээж дүүнэр нь бүгдээрээ байнга дагж явж гин. Тэр үгийг харах маш сайхан байна. Тэгээд аав ээж нарт нь бүгд нь баярлалаа. Волейболын холбооны зүгээс та бүхэн. Эцэст нь хэлэхэд тус тэмцээнийг олон өдрийн турш энэ ачааллыг дааж арын албанд ажилласан шүүгчнэр болон зураглаач нар манай шууд дамжуулалтын багийнхан мөн зурагчин уугна хүмүүс үлдээсэн байж магадгүй бүгдэнд маш их баярлалаа. За тэгээд улсын баяр наадамдаа сайхан наацсаагаарай бүгдээрээ. За тус тэмцээнийг хаасны мэдэгтэй.
За та бүгдд баярлалаа. Нийт шагнал авсан баг тамирчид банерын урд дурсгалын зураг татуулъя. За баг тамирчид нийт шагнал авсан баг тамирчид дурсгалын зураг татуулъя. За дараа нь багаараа авахулчих. Эхлээд холбооны пэйж дээр тавигдах учраас бөөнөрөө зураг авахулчих. Инх хоёроо. Жампийн дасгалж явдаг инх хоёроо зогсоорой. Сумья зогсоорой. За дор хэрлэн барж жоохон дотгошоо шахаад өгөөрэй. Жампих жоохон дотгошоо мөрөө дотгош нь оруулаарай. Тэгээ тэрүүгээр Батууд хүмүүлийнхээ ийшээ шахаад гэх юм бэ. Тэгээд дахиад дараах нь хэрлэн барц. За.